Өнөөдрийн сэдв гэрэлтийн өмнөх зөвлөгөө. Тэгэхээр сүй тавьсан мөн бас одоо үерхэж байгаа хосууд маань гэрлэхээсээ өмнө одоо мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах нь бол маш ухаалаг гэж би хувьдаа бодож байгаа. Тэгэхээр зарим хосууд маань үүнийг бол одоо маш их өртөг үнэтэй гэж үздэг. Тийм учраас бараг авч чаддаггүй тийм ээ. Тэгэхээр энэ юу нь яг чухал уу? Чи юу гэж бодож байна? Тэмдэж гэрэлтийн өмнөх зөвлөгөө бол маш чухал. Тэгэхээр энэ бол ухаалаг алхам юм. Хосууд маань хийдэг байгаасаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл яг үерхэж байх хугацаанд бол хосууд зөвхөн хайр дурлал да. Одоо тэр сэтгэл хөдлөлтөд маш их анхаарал хандуулсан байдаг. Тэгээд яг гэрэлтийн өмнөх зөвлөгөө маань юу гэлөө хүнддэг вэ гэхээр гэрэлснээс хойш гарах асуудал тийм үү? Шашин шүтлэг, гарал ухсаа, санхүүгөө ер нь яаж одоо тэ зохицуулахын гэдэг дээр хосуудад ийм бэлтгэл бол зөвлөгөө болж өгдөг байгаа. Тийм учраас яг үерхэж явах хугацаанд хүнддэггүй асуудлууд гэрэлтийн одоо зөвлөгөөгөөр бол дараа нь гарч асуудлуудыг зөвлөж өгдөг. Ийм ач холбогдолтой байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас тийм ээ хосууд маань заавал гэр бүл болохоос өмнө зөвлөгөө авах нь маш ухаалаг алхам юм аа.